За харж ашлан Улаанбаатар чулуун маань 20-100-ны 51 грамм гэсэн байна. За Улаанбаатар чулуун маань дангаараа 410 сая 200 мянган төгрөг олж. За хүрэлцгүүдээ бүгдээрээ баяр хүргэе. За арасан бүгдээрээ цэхэр индраны чулуугаар гарамтад өгье. За цэхэр индраны чулуун маань 2600-ны 12 грамм болсон байна. 26 сая 120 мянган төгрөг олж. За нийтдээ хүрэлхүүн маань 50 м гүний шорооноос 436 сая 320 мянган төгрөг болсон байна. За ийм үнэт чулууны лайв бол худлаа гэдээ одоо ингээд өчнөө олон сарын өмнөөс ингээд хүмүүс сэрэмжлүүлэл яриад ашин л ингээд бас лайвын стил хүмүүс үзсээр ингээд 20 хүн 21 хүн гэж байгаа одоо бүр 30 40 ингээд 100 хүн гараад явна заа үзэлт нь айгүй амар инээдтэй. Тэгэнгүүтээ одоо ингээ хардаа энэ хаанаасаа чиний хідэн шороо чуулуун дотор нэг хідэн өнгө оруулсан шил мэлний хагархаа хийцэн л байгаа. Тэрийгээ тэгээд үнэт чулуу гэж нэрлээд байгаа. За тэгээд нэг 100 мянган цаас 200 мянган цаасаар ингээд ороод иргингүүтээ баг биднээс юм бүр төсөөлөнгөө 800 900 сая тэрбум 2 тэрбум 3 тэрбум төгрөг очлоо гэд та одоо яг ингээ сая төгрөг сая 500 мянган төгрөг дансруу хийгээд хожлон аваарай гэд хэлдэг заяа. Тэгэнгүүт нөө их мөнгөний тоо сонссон хүмүүс одоо яадгийн бас юмыг яаж мэдгүй гэж тийм тэнийг бүр азанд найдд юм ингээд авчдаг. Тэгээ үнэхээр одоо энэ хүмүүст бол хууль үйлчлэхгүй байна ингээд зүгээр ингээд олон нийтийн сүлжээгээр одоо жишээ нь одоо манай ээж аав эмээ өвөө гэд настай хүмүүс бол одоо энд бол баг итгэхээр байгаа сте. Тэнгүүтээ хаан банкны скриншотыг чат GPT ашиглалт юм уу эднэрийн фотошоп ашиглаад дансруу шилжүүлсэн гэсэн ийм шууд мэдээлэл ингээд харуулдаг заяа лайвн дээрээ. Тэнгүүд бусад хүмүүс нэтгэр өө яг явуулаад байгаа юм байна гэж ойлгоод ингээл ойртуулж штэ. Тэгээ одоо эн чи өчнөө олон сарын өмнөөс сэрэмжлүүлээд энд нь бол ойршүүлгээд даах чинь стил үзэж байгаа хүмүүс байгаад л ах. Энэ миний одоо цагдаа магдаагийнхан одоо хяндгүй мó одоо болиулдгүй мó ерөөсө хаасайгу 1-2 ийм лайв үзсэн бахад бусад ийм төрлийн лайвууд ингээл гараад ирдэг. За амар инээдтэй одоо дараагийнхыг харъя. За энэ байна манай сэтгүүт. Nanya Myanmar International Group Company Limited гэж байгаа шүү. За тэгээ энэ хэвээр ерөөдөө үйл ажиллагаа явуулах боломжтой эрхтэй гэсэн сертификат маань байж байгаа. 2015 оноос хойш ерөөдөө үйл ажиллагаа явуулж байгаа, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ хүний лайв болол энэ Aurora Anderson гэдэг бүр 100 гарцсан явж ийн үзэлт нь. Тэгээ энэ хаягууд бол ингээ ажиглаад тахад бол 1-2 удаагийн лайв хийгээд эргээд устаад шинээр өөр хаягууд нэгээл ингээд лайв даад гэдэг. Ороод харангуй дагагч байхгүй, хандлтаа байхгүй, ерөөсө дөнгөж нээсэн хаягууд заяа. Тэгээ бас одоо бүр ингээ боловсронгоо арга нарийсаад ингээд гадаадаар ярьдаг нь одоо Мьянмараар ч ярьж байгаа юм уу? Мьянмарчууд би одоо Мьянмар 3 удаа явжсэн. Мьянмарууд ингэж ярьдгийг бол би мэдэхгүй. Энэ одоо нэг Тайланд, Малайз ч юм уу хужаа мужаагийн нэг бас нэг төрлөөр ярьдаг гарууд л ах шүү. Тэгээ хэдэн хаанасаа ч бас энэ гудамжны чуулган дотор нэг хэдэн хагархаа шилний одоо ийм өрцүүд хийчихэл ингээл тэгээ 1 грамын 30 сая маяг бүр солиорцсон үнээр одоо энэ лайв дээр бүр тэрбум гараа явчихсан заяа. Тэгээ энэ хүн бол угаасаа хожоог нэг 200 мянга ч 150 мянган төгрөг ч хийгээл одоо ингээл тэрбум төгрөгтэй боллоо гэд ай базар байна. Тэрбум гарan төгрөгтэй болсон гэж бодвол дэлгэр сая 500-аа хийгээл урдулсан л байх та. Ер нь яг энэ төрлийн ганц нэг лайв үзчихгүүд би түрүүн бас ахиалт урьдсан. Ийм төрлийн лайвууд ингээ байн гарч ирээд байна заяа. Тэгээ хамгийн амар нь та нарын үзэж байгаа хүмүүсийг хардаа 100 хүн. Одоо намайг лайв хийхдээ болвол 100 хүн үздэг шүү дээ. Тэгэл яагаад энэ Монголын арт түмэн үнэхээр ийм одоо цусны ортцсон юм шиг юм тэнэг болцсон юм уу? Юмыг гүйцэд гүйцэд хардгаа ерөөсөө ингээл маш ухаан муутай тэнэг хүмүүс бий болчиход байгаа юм л да. За дараагийн лайв нь бас ийм төрлийн лайв байна. Маш боломжтой зүйл, маш боломжтой зүйл. Тийм ээ, маш боломжтой зүйл байгаа. Та бүхэлдээ 20 шиг картыг 100 мянган төгрөгөөр аваад хэрэг таны онжуур 100 саяас дээш түнтэй гарвал одоо багц зүүн үнцүүн болох 1 сая төгрөгийг өгдөг байсан бол одоо ердөө 30 мянган төгрөгөөр 5хан ширхэг карт худалдаж аваад тийм ээ. Суулаанд оролцоод
За эхний 10 хүн гэсэн тийм ээ. Эхний оролцогч маань 30 мянгаар орж ирсэн байна. За цаана дахиад 9 хүн аавн тийм ээ. Маш гоё голломж өгч байна шүү админ гэсэн байна тийм ээ. Тэгэлгүй яг би та бүхэнд маш гоё боломжийг өгж байна. Зүгээр энэ бол үнэхээр инээдтэй заяа. Зүгээр энэ залуугийн зөвхөн л гар хурууг нар. Хүнд одоо сая ярн 100 сая ярн өгж байгаа тэрбумаар нөгж байгаа хүний гар хуруу юм халтар байгаа ш. Чаагаас зүгээр хамгийн наадсахын танусын одоо сэтгэлгээн дээр л зүгээр үзэхэд л ердөө тийм байгаа байхгүй. Тэгээ одоо энэ чинь ингээ хулсан те 10,000 20,000 доллар. Бүр аимшигтай их мөнгө очно. Энд чи урд нас 100 мянгаар ороод үлцэн 900 мянга хийгээд та шагналаа өгдсөн. Одоо бүр нөгөө хүмүүс доошоо ороод 30 мянга, нэг хүн 30 мянгаар орж ирээд хэрвээ хожих юм бол үлдэгдэл 500 ч 300 мянга хийгээрээ гээд бас зарга нь айгүй нарийцсан байгаа даа маа. За тэгээд ер нь цаашдаа ийм лайвууд бол бүгд худлаа шүү манайхаа.